өдрийн мэндийг хүргэе. Монголын эзэн байгууллагын нэгдсэн холбооны үүсэлт захирал барьчин юм байна. Ковид үед үндэсний үйлдвэрлэлд ямар чухал вэ гэдгийг бид нэр бүгдээрээ харлаа үзлээ, тийм ээ, мэдлээ. За сүүлийн үед энэ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар ч бас нэлээд бодлого ярьж байна. Ер нь бол сүүлийн 10-аад жил бол дотоодын үйлдвэрлэлийг хаана дэмжих бодлогыг бол явуулж байгаа. Энэний үр дүн ч одоо гарч байгаа гэж бид нэр харж байгаа. За үүний нэг том жишээ нь бол энэ тендерийн тухай хуулинд байгаа дотоодын давуу эрхийн асуудал байгаа, тийм ээ. Энэ бол маш том дэмжлэг болж байгаа дотоодын үйлдвэрүүдэд. Гэтэл хэд хоногийн өмнө энэ дотоодын давуу эрхийг эмнэлгийн хэрэгсэл тооцоолохгүй гэдэг хуулийн төсөл нэмэлт өөрчлөлт оруулаад явж байгаа. Сангийн яамнаас бусад холбогдох яамнаас санал авахар явж байгаа юм байна. Энэ тал дээр одоо та бүхэн барьж байгаа бодлого юу вэ? За дараачих нь бол энэ бүтээгдэхүүн бид нар чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хүргэх гэж үзэж байгаа. Энд хамгийн өртөгтнөлүүдтэй хамгийн том юм бол түүхэн эдийн өртөг байдаг, тийм ээ. Тэгэхээр салбарын ч бай, салбар хоорондын ч бай түүхэн эдийн сүлжээг бий болгомоор байгаа. Логистикийн сүлжээг. Яг ийм хангамжийн салбарын бол бас ингээд энийг хийх гээд үзээд байгаа. За тэгээд энэ тал дээр одоо бас төрөөс дэмжлэг бодлого юм байгаа юу?